corner, representing the Republic of Korea, Hyung-woo Jo. Бүгдээс бүгдээр тусдаа улсын дамирчин Жо Hyung-woo. Солонгосын хоёр дамжтай байна. 48 кг хэмжээгээр эхлэхэд бэлэн болж байна. За Япон солонгос хоёрчид манай Азийн хоёр том гүрэн үнэхээр спортоор өрсөлдөн шүү дээ, тийм ээ. 2002 онд World Cup гэж одоо хөлбөмбөгийн дэлхийн аваргыг бол одоо Япон солонгосын нутаг дээр одоо ээлжин зохион байгуулагдж байсан. Юу яг одоо үнээр одоо олон төрөл дээр одоо баян хоорондоо өрсөлдөжтэй. Яхангуй одоо энэ хөнгөн жимгийнх юм бол үнээр одоо бас гал гарсан талааныг үзүүлж шүү дээ. За 48 кг жим бол одоо манай улсын хувьд бол уламжлалтай төвхтэй ийм сайхан жин шүү дээ, тийм ээ. Төвхтэй жин шүү дээ. 48 кг жинд дээр үесээ эхлээд өндөр амжилтууд гаргаж ирсэн манай 1993 онд Финландын Тамперд болсон дэлхийн аварга шалралт тэмцээнээс Эрдэнэ цогтын цогцоргол анхны дэлхийн аварга хөрөлт медалийг их хөрөндөө авчиж байсан. Яа. Хоёр тамирчин Японы боксчин улаан өрөлтөд солгоо улаан өмсгөлтэй солгоо өрөлтөд тамирчин байна. Хорд бол үнэхээр одоо сайхан байна оо хоёр тамирчин. Хоёулаа шажигны шүү дээ. Гэлзаал юм шүү дээ. За манай дэлхийн аваргын хөрөлт медаль гавьяа тамирчин Эрдэнэ цогтын цогцоргол ахыгаа араас одоо гавьяа тамирчин Хөдөлмөрийн Баатар болсон бол манай Сэрдам байгаа. Ээжигийн олимпиад энэ жинд ажил тавилтын мөнгө медаль, Миланы дэлхийн аваргаас алтан медаль, Бакугийн дэлхийн аваргаас хөрөл медалуудыг хүртэж ирсэн. Аз ТV аваргаар яг энэ бүхэн өргөнд бол одоо аваргын алтан медалийг Хятадын Жоо Шимнийг ялж авч байсан шүү дээ. Жоо Шимин одоо Тайланд Монголын боксчид одоо ялагдсан байсан. Түүнээс өөр нь ялагдаагүй явсан олимп аварга болтлоо. 2007 онд бүхэн өргөө бол тэр өдөр нүргэлж ирсэн тийм ээ. Нүргэлсэн үнэхээр энэ сайхан Аз ТV аваргыг Монголын боксын холбоо Эдэр спортын газартай хамтараа сайхан зохион байгуулсан да. Эдгээр спортын дурсгалын бичлэг одоо зураг үлдэх юм байна шүү дээ, тийм ээ. Спортын одоо хэлгүй яах вэ? Бас сайхан дурсамж үлдэж шүү дээ. За өмнө солонгосын боксч юм бол бас онцтой цогцолтоор хэд сайхан удирдаад ажиллаа. Арай биеэр өндөр юм байна. Баруун өрөлттэй. Өмнө солонгосууд бол ер нь өөрийн гэсэн стилтэй шүү дээ. Урд гар нь буун, заадгаа ойрын дундын зайд ер нь тийм манайхаа ярьдаг нэг чөөчгөөс ажиллагаа хийдэг. Тэргээрээ хүнийг маш ядраадаг. Орж орсон чөөчгөөс ажиллагаатай. Ихийнх нь нэг урд гар нь ингээд доошо буутсан. Тэгээд тэр урд гардаг давуулаад ороод ирэхдээ арын гар бас огтуулдаг юм. Ингээд сурцсан ийм стилтэй тамирчтай байдаг. Манай Бацруу багш маань бол одоо бас бүгдээр солонгос улсад одоо дасгалжуулалтын чиглэлээр ажиллаад ирсэн шүү дээ, тийм ээ. Үнэхээр одоо солонгосын боксны одоо энэ арга барил орж ирэх одоо нарийн сайн мэдж байгаа. Тэгээ ер нь бид нэ одоо өмнө нь одоо бас сонирхон тамирчид ах нарын өрсөлдөөн тулаануудыг харж байхад манай одоо Дурбаатны лавга гавьяа тамирчин өө төмөн за манай өмнө солонгос мэргэжлийн бокс гарсан одоо нэмэх баяр Пан Азийн аварга зоргоо баяр тогтох Дима Эрдэнэ чулуун гэдэг бас шилдэг боксеруудынхаа тоглолтуудыг өмнө солонгосуудаа одоо олон тулааны хийсэн тамирчдынхаа тулаануудыг харж байхад бол бүгдээр ер нь тийм өөрийн гэсэн Корей стил байдаг. Тий. Урд гарын доошоо тэгээд орж гарсан нэг шөөчгөөс ажиллагаатай. Энэ нөхдөөтэй бол манай тамирчид бол яаж ажиллахаа мэднэ. Одоо жудо гэхэд бол солонгос үүрэй гэж байдаг шүү дээ, тийм ээ. Яг тэр шиг өөрсдийн нэг школ ингээд юм уламжлалтай зааж байгаа тэр багш ажиллаж байгаа багш нарын тэр тавьж байгаа школууд ерөөс яг тэр чигээрээ суучдаг юм байна. За энэ өсөлтөө. За эхний раундын дулаан өндөрлөө. За одоо хинч
үнэхээр одоо бас ширүүн дулаан боллоо. Нэгдүгээр раундын одоо шүүгчтэй өгсөн оноо харуул одоо мэдээхээр одоо энд хэцүүхэн сайхан дулааныг харуулж байна. За хоёрдугаар раундаас яаж ажиллах тактиктай гарч ирэндээ хоёр тамирчин. Нэгдүгээр 1 минутын хугацаанд амраад за өрсөлдөх тамирчнаа яаж ялах уу гэсэн тактикийг бодоод босч ирэх. За тэгээ багшийн даалгаврыг өөрийнхөө одоо ур чадвартай хослуулаад дараагийн раундад ажиллагааг харуулах ёстой доо тамирчид. Өөрөөр сууршаад тагсан. Ойрын дундын зай. За хөнгөнжин гэдэг бол ерөнхийдөө тэгэл хурдтай сайхан эхнээсээ дуустлаа. Шажигнал ажиллагаа. Тавдаа дуустлаа. За манай дундчин хүнчэнд өрсөлдөж байгаа тамирчид гэсэн бүгд одоо энэ жинг дамжиж дээшээ явдаг да. Бүгдээрээ л ер нь 48, 51, 54 гэсэн жингүүдийг дамжаа дээшээ жин нөсөөд 60, 63, 67, 71, 75 за тэгээд 81 нэмэх 91 кг жинд өрсөлдөөд явдаг байгаа. Олон шилдэг тамирчид бол 48 гэдэг жинг дамжиж одоо дээшээ явсан байдаг. Олон улсын олимпийн хороо одоо олимпийн их наадамд одоо бокс спортын төрөл бол 1904 оноос 2 дахь 3 дахь одоо олимпийн тоглолтоос эхэлж бокс спорт орсон түүхтэй байдаг. Эмэгтэйчүүд бол 2012 оны Лондонгийн олимпиас эхлээд олимпийн хөтөлбөрт орж эхэлсэн. 3 жингээр одоо зөвшөөрсөн бол одоо сүүлдээ 5 жин болгож одоо нэмэгдүүлсэн байгаа. За хурдтай байна хоёр тамирч. Ойрын зайд бол зууралчаад байна. За ойрын дундын зайд Японы боксч бас арай оновчтой оноо авч байгаа харагдаж байна. Улаан өмсгөлтэй. Энэ ажиллагаанд бол яг хэн оновчтой оноо авч байна гэдгийг бол манай Төрөөс 5 шүүгчд бас харж байгаа. За өгтүүлж байна солонгосын боксч. Энэ зууралсан байдал дээр бол энэ хоёр тамирчид бол олигтой ажиллагаа гарахгүй байна. Тийм болохоор сэлүүхэн зайнаас ажлууд одоо аль алинд нь хэрэгтэй ажиллагаа харагдж байна. За залуучуудын насны ангилд бол энэ толгойн хамгаалтыг өмсдөг байгаа. Насан туршид болохоор толгойн хамгаалтгүй болсон байгаа одоо сүүлийн үед. 3 минутаар 3 раунд одоо адилхан цаг хугацааны хувьд адилхан. За Кореа Инчоны багийн одоо дасгалжуулагчид. Сүүлийн 10 секунд цаг дуусгаж байна уу гэсэн дохойг одоо өгч иж одоо цагчин шүүгч цагаа зөгтөг байгаа. Цагчин шүүгчээр бокс спортын мастер Зорчрынгийн 5 дорж ажиллаж байна. За өмнө солонгосын багийн Инчоны багийн тамирчид дасгалжуулагч гарч ирсэн байгаа.
Вьетнам хэлээрэмжийн тамирчдын хаг шигшээ тулаа. Эхний хос тулаан явуулж байгаа. Япон өмс олонсын тамирчдын тулаан 3 дахь раунд эхэлсэн. За гидсэнд яваа дээгүр холбосон улаан өмсгөлтэй Японы тамирчин. Ер нь Япон солонгосууд бол аль аль нь дайчин ажиллагаатай урагшаа явж ажилладаг ийм л тамирчид байдаг юм да. За Лондонгийн Олимпиад бол одоо Японы тамирчин Олимпийн аварга болсон 75 кг хэмжээнд одоо сүүлд мэрэгжлийн бокс гарчсан үзээд байгаа. Япон улс бол нутаг дээр Токиогийн Олимпийн наадмын амжилттай зохион байгуулснаас гадна одоо Белградад болсон дэлхийн аварга шалралт тэмцээнд эрэгтэйчүүд нь бол 52-69 кг хэмжээнд аваргын алтан медалийг хүртсэн Япончууд. За сая бол гоё угтуулсан да удаан өмсгөлтэй тамирчин. Солонгосын тамирч арай биеэр өндөр юм байна. Хоошоо гараад баруун угтуулсан. Нэг ажиллагаанд донд хоошоо гараад алхаад нэг зөхөхөд бол маш гоё. Хүний тэр зогч байгаа гарыг өнгөрөөдөг. За удаан өмсгөлтэй Японы боксны гэдэтлийг оноо авлаа да. За Бээжing Олимпийн циклд бол шүүгчид одоо коноп дардаг байсан. Яг энэ зогч байгаа мөч дээр нь хоёр удаан хөх конопыг одоо ээлж дарж оноо авсан талынх нь конопыг дарахаар гурван шүүгч одоо зэрэг дарсан тохиолдолд оноо дэлгэснээр гардаг байсан. За сүүлдээ бол энэ бас шүүлтэнд одоо буруугаар нөлөөлж яах гэж үзээд болчихсон. Зарим одоо тамирчид нь одоо ялж байгаагаа мэдчихээд одоо тулаан үзүүлэхгүй зугатааж байна, тойрч ажиллаж байна гэсэн хамгаалж байна гэсэн ийм яриа нэлийн олон орнд дарахсны үүднээс бол тэр оноо өгдөг системийг болиулчихсан. Уг нь бол яг ялж байгаа тамирчин оноо нь гараад байхад бол манайханд бол их сонирхолтой байсан л да. За улаан өмсгөлтэй тамирчид ороод ирэхдээ 2-3 хажуугийн зөвхөлтөөр одоо сайхан тоглолтыг зогсоож байна. За сүүлийн 30 секунд. Энд хэцүүхэн сайхан ширүүн тулаан болж байна да. Аргагүй одоо спортын нэгэн тоглож байгаа. Ус оргочуд тийм ээ. Аас тийм одоо соёлтой хөгжлөөрөө одоо мундаг, спортороо мундаг ийм л хоёр орны төлөөлөгч. Хоёр баг. Ширүүн тулаан болж байна да. Сайхан ширүүн тулаан үзүүлж байна да. За ингээд тулааны цаг дууссан. За одоо шүүгчдийн шийдвэрийг хамтаа харцгаая. За хинч ялж болохоор ийм одоо сайхан ширүүн тулаан боллоо доо. За одоо хоёр дахь хос тулаанд манай Монголын тамирчин Отгон баярын Дөвшин Заяа Хятадын тамирчинтай өрсөлдөнө. За одоо ингээд шүүгчдийн шийдвэрийг сонсъё. За хөгөлбөөс хасуулсан бүгдээрнх Солонгос улсын тамирчин Жу Хён Ву өрсөлдөгчөө ялж аврагын алтан медалийн төлөө өрсөлдөх хэрэгтэй боллоо. Хажуугийн шүүгч